Сайн мэцхан уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр бид Midjourney-г үзнэ. За энэ хиймэл оюун ухаан маань зураг, видео гаргадаг байгаа. За зурагны өнгө болон чанараараа энэ хиймэл оюун ухаан маань ер нь бол бусад хиймэл оюун ухаанаас илүү давуу талтай. За ер нь бол нэгдүгüрт ордог ийм хиймэл оюун ухаан байгаа шүү. За ингээд хичээлдээ оръё. За та бүхэн midjourney.com гэдээ одоо ороорой. За тэгээ хэдүүлээ sign up гэдэг энэ зүүн гартал дээр нь хий. За та Discord дээр байдаг бол Discord-оор орж болно. Хуучин Midjourney бол зөвхөн Discord-оор ордог байсан. Одоо бол Google-оор орж болохоор болсон. За одоо ингээ Google-оор ороод sign up хийгээрэй. За ингээд sign up хийгээд орох төр чинь за энэ сарын $10-оор эхэлнэ. За тэгээ харыг хідүүлээ. За сараар төлөх юм бол одоо энэ basic нь $10. За тэгээд стандарт нь бол 30, тэгээд 60, $120 байна. За энэ explore гэдэг дээр энэ хүмүүсийн хийсэн одоо image болон видеонуудыг харж болно. За энэ дээр нь одоо image гэдэг эсвэл видео гэдэг ингээд сонирхож болно. За тэгээд за энэ дээр одоо хайрцаган дээр одоо өгөгдлөө өгөөд та бүхэн хийн. За энэ болохоор random гэдэг нь зөвхөн хүмүүсийн заавчгүй нөгөө олон хүмүүсийн like аваагүй зөвхөн random юмнууд байгаа гэсэн. За hot гэдэг маань одоо өнөөдрийн байдлаар ер нь хүмүүсийн like-ийг авсан ийм image видеонууд байна. За тэгээд ингээд та одоо энэ сарын за эсвэл энэ өдрийн энэ 7 хоногийн одоо хамгийн их лайк авснуудыг энэ чэнэс харж болно. За тэгээ хэдүүлээ одоо энэ за 100 гарт талыг ингээд үзье. За 100 гарт тал дээр create гэдэг байна те. За энэ create гэдэг дээр та өөрөө одоо өгтөө өгөөд зураг гаргана, эсвэл видеого гаргана. За edit гэдэг маань за хэрвээ та энэ линк оруулаад зураг оруулж болно, эсвэл компьютернаас зураг оруулаад энэ янзж болно. За энийг бол бид нар нэг үзэхгүй. За mood board-ыг бол та бүхэн мэдж байгаа бах те. За ер нь одоо таны зургнууд дотроос ч харж байгаа төстэй зураг гаргана гэсэн. За хэдүүлээ ямар ч хэсэг энийг хийж үзнэ. За тэгээд за chat гэдэг маань та бүхэн хамтран ажилладаг одоо багийнхантайгаа одоо хоорондоо ингээд харилцаж болно гэсэн. За тэгээд дэшаага. За бид нар энд одоо settings гэдгийг харъя. За энэ дээр ингээ 3 зүйл байна те. Portrait, square, landscape гэдэг те. За square нь болохоор 1.1. За тэгээ та бүхэн энүүгээрээ тохируулаад за ямарыг хиймээр байна гэдгээ одоо гаргая. За хэдүүлээ 16.9-ийг авчи. За энэ модуль нь болохоор стандарт эсвэл raw гэдээ байгаа. За хэдүүлээ стандарт дээр нь үлдээчи. За хэрвээ та хүний зураг, бодит зураг гаргах гэж байгаа бол raw гэдгийг хэлбэлүүд хэцүүгүй. За энэ version гэдгийг та бүхэн 7 дээр нь үлдээчих. За энэ стил нь болохоор 100-аас ер нь бол 1000 хүртэл байгаа. Одоо та ингээд дээшлүүд дээр 1000 хүртэл байгаа. За яг энэ default settings нь болохоор default нь болохоор 100 байгаа. За энүүгээр нь үлдээч. За энэ weirdness нь за 3000 хүртэл байгаа. Ер нь бол default нь 0. За энэ бас ингээд 100 хүртэл энэ дээр 0-оор нь үлдээчээрэй. За хэдүүлээ эдрийн бас ялгааг харнаа. За энэ хурд гэдэг дээр та түрүүн харсан байгаа $30 төлдөг бол за 15 цаг одоо хурднаар гаргаж өгдөг их хурдан хугацаанд зураг юм уу одоо видеог чинь гаргаж өгнө. За тэгээ 15 цагийн дуусах дээр relax орчин жоох удаж байгаа гаргаж өгнө гэсэн. За энэ одоо видеоны нэвтрүүлэл байна. HD-гээр гаргахаар бол энэ дээрээ дарж болно. За энэ доктор видеого нэгийг гаргах юм уу, хоёрыг гаргах юм уу, дөрвийг гаргах юм уу гэд ингээд байж гин те. Эсвэл одоо 6, 1, 2 эсвэл 4 гэсэн. За энэ дээрээ та бүхэн өөрөө ингээд тохиолж болно. За тэгээд хэдүүлээ одоо эхлээд нь одоо зургнуудаасаа үзье. За энэ чинээс гарч байгаа. За энэ зургийг харъя. За та бүхэн энэ хүний зургийн промптыг нь одоо энэ баруун тал дээр харж байна. За та энийг ашиглаж болно. За эсвэл одоо энэ дээр нь дараад за шууд даунлоод хийгээд авчиж болно. За ер нь бол хиймэл оюун ухаанаар хийгдсэн зурагнууд бол ер нь copyright байхгүй учраас та энийг хэрэглэж болно. За хэрвээ copy тохор авах юм бол
prompt-ийн одоо өгөгдлийн копитож болно. Эсвэл ID-г нь, эсвэл image одоо зургийг нь, эсвэл link-ийг одоо копитож болох. За хэдүүлээ энийг үзье. Тэгээ хэдүүлээ энэ use text гэдэг. За энэ aspect ratio гэдэг маань одоо хэмжээндээ 2:3 байна. За энэ модель нь 7-гоор гарч байгаа юм байна. За хэдүүлээ ингээд өгье. За бидрийнх гэхдээ одоо бид нар өөрөө энэ дээрээ 16:9-оор тохируулсан учраас бидрийнх 16:9-оор гарна. За тэгээд одоо энэ дээр дараа явуулчих. За тэгэхээр одоо энэ create гэдэг дээр чи ингээд гараад ирнэ. Create гэдэг дээр одоо таны саний өгсөн prompt-оор чинь 4 зураг гаргаж өгнө гэсэн. За энийг гарч авах хооронд хэдүүлээ mood boards-ыг харъя. За mood boards-ыг хэдүүлээ за new mood board гэх ингээд дарчих. За энэ дээрээ нэрээ өгчих. За энэ дээр яадаг вэ гэхээр та компьютернаас зургнууд оруулж болно. За эсвэл одоо вебсайт линк оруулж болно. За эсвэл өөрийнхөө гаргасан энэ Midjourney дээр гаргасан зургнуудаас оруулж болно. За би энийг оруулъя. За тэгээ харъя. За ингээд эдрээсээ highlight одоо эдэр дээр дараад энэ зургнуудаа оруулна гэсэн үг. За ингээд тэгэхээр орцсон байна те. За саний дарсан зургнууд бүгдээрээ орцсон байна. За энэ зургнуудаараа яах вэ гэхээр за одоо энэ дээрээ prompt-д хэрэглэхтэр чинь за энэ use in prompt гэдгийг дарахтэр чинь за энэ нэлээд олон ингээд тоонууд ингээд гарч ирж байна те. За энийх нь урталт нь одоо та юу хиймээр байна гэдгийг одоо бичнэ гэсэн. За хэдүүлээ нэг Токио гэж бичээд үзье те. За тэгээд шууд явуулчих. За тэгэхээр ийм хэлбэртэй зураг гаргаж ирнэ гэсэн үг. За mood board гэдэг маань та ингээд зургнуудаа оруулаад таны зурагтай төстэй тэм зургнууд гаргаж ирнэ гэсэн үг. За хэдүүлээ бидний түрүүчийн гаргасан зураг маань гарцсан байна. За одоо харъя хэдүүлээ. Энэ нэгдүгээр зураг нь. За хоёр дахь нь энэ байна. Гурав дахь нь энэ. За дөрөв дахь нь энэ. За одоо ингээд харах дээр энэ ч 3 юм харагдаж байна те. V subtle, V strong, animated. За энэ юу вэ гэхээр яг энэ зургаа одоо жоохон хэлбэрээр өөрчилсөн. За энийгээ дарах юм бол энэ зургийг нэлээд хэмжээгээр өөрчилсөн. За тэгээ энийг бас видео болгож болно. За энийг бас та зүгээр дарах дээр чинь одоо энэ баруун тал дээр нь гарч ирнэ. За энэ дээр байна те. Энийг дараад бага хэмжээгээр өөрчил. За эсвэл их хэмжээгээр өөрчилгээд за энэ зургийнхаа нэгтршлийг дээшлүүлж болно. За ер нь бол яг зураг чинь таалагдах юм бол энэ upscale subtle гэдгийг дараараа. За энийг creative гэдгийг дарчих юм бол бас тэр зураг чинь өөрчлөгдөд гараад ирдэг шүү. За тэгээ remix гэдэг маань за бид нар энийг үзснэ. За энэ дээр animate гэдэг дээр за энэ нот дээр бага хэмжээний одоо хөдөлгөөн оруул. За энэ одоо их хэмжээний хөдөлгөөн оруулаа гэсэн үг. За энэ loop-ийг одоо би юу н хэрэгэлдэг. За хэдүүлээ одоо энэ зургийг хэдүүлээ одоо өөрчлөөд үзье. За эхлээд нь өөрчлөлтөө хэдүүлээ subtle гэдгээр нь өөрчлөөд үзье. За дахиад 4 зураг гарч ирнэ. За дараагийнх нь strong гэдгээр нь өөрчлөөд үзье. За тэгээд дараа нь гах дээр нь хэдүүлээ видео болгож үзье. За бидний нөгөө нэг өгсөн зураг маань гараад ирсэн байна. За одоо та бүхэн харах юм бол энэ одоо Токиогийн зураг гэсэн те. За эхнийхэн зураг нь юм гарсан байна. Хоёр дахь нь юм гарсан байна. За гурав дахь нь энэ байна. За дөрөв дахь нь юм байна. За тэгээд ингээд зургнуудыг чанга ингээ гаргаад ирсэн байна. За mood board гэдэг маань тэр байгаа. За энэ одоо бидний эхлээд гаргасан маань бага хэмжээний өөрчлөлт оруул гэсэн те. За тэгээ бага хэмжээний өөрчлөлт одоо оруулсан байна. За хэдүүлээ энэ бидний зураг маань энэ байна. За тэгээ одоо харахтай жоохон нүрийг өөрчилсөн байна те. За бусдууд нь одоо баг хിവэрэ байна. За одоо дараагийнх нь утга дээр нэлээд их өөрчлөлт оруулаа гэсэн бас өөрчилсөн байна те. Зарим артлыг нь өөрчилсөн байна. За ингээд арч. За одоо энэ зурган дээрээ дараад за энийгээ одоо хэдүүлээ видео болгоё. За видео болгоно гэдэг high motion гэдэг дарчих. За энэ Midjourney бол ер нь бол хамгийн баг анхны ийм зураг гаргадаг сая сүүлийн үед одоо видео хийдэг болсон зураг гаргадаг. Тэгээ өнгөний хувьд бол хамгийн маш сайн ийм хэмэл оюун ухаан байгаа. За та бүхэн харах дээр ер нь бол өнгө айгүй гой гарч ирдэг ийм
хэмэд оюухан байгаа шүү. Та бүхэн туршаад үзээрэй. Тийм учраас ер нь одоо үнгүй гэж ерөөсөө байхгүй. Дандаа үнэтэй хамгийн багадаа одоо тэр $10-оор эхэлж байгаа. За бидний видео гарчлаа. За хэдүүлээ харъя. За энэ ихнийх нь энэ. За хоёр дахь нь. За гурав дахь нь. За энэ дөрөв дахь нь. За нэг дуулаад байгаа юм шиг байна. За нэг гол юм гэвэл идэх одоо дуу гаргадаггүй байгаа. За одоо энэ дээр очиод үзэхдээ энэ видеого уртсгаж болно. За тэгэхээр нэг extend oro гэж бичих. За энэ маань ер нь бол эхлээд гарахтаа энэ чинь 5.2 секунд гарсан байгаа. За одоо бидрийг уртсгах дээр 9 секунд болно. За энийг гарч байгаа хооронд хэдүүлээ бас өөрсдөө нэг өгөгдөл өгөөд үзье. За нөгөө видео маань бэлэн болсон байна. За энэ маань одоо ингээд 9 секунд гэсэн. За энэ видеонууд болсон байна. За энийгээ дахиад extend уртсгаж болох юм байна. За маньюлаар нь уртсгахыг гэх юм бол за энэ дээр нь одоо сүүлд нь яаж төгсгмөр байгаа юм бэ гэсэн зургаа оруулаад за тэгээд энд ямар хөдөлгөөн хийх үү гэдгийг хэлж өгөөд тэгээд оруулах нь шүү. За бидний ингээд зураг гараад ирлээ. За энэ эхнийхэн зураг нь энэ байна. Хоёр дахь нь энэ байна. Гурав дахь нь, дөрөв дахь нь. За хэдүүлээ одоо remix хийгээд үзье. За энэ дээр strong дараад за энийг нь арилгаад за энэ хүнийг бид нэр одоо өөр өнгийн жакет өмсүүлээгээ бичиж. За ингээд улаан цагаан гээд ингээд халтан дотор хийчих. За тэгэхээр ингээд одоо энэ хүний хувцсыг солиод одоо дахиад 4-4-оор гаргаж явуулна гэсэн. За ингээд явуулчих. За одоо ингээ харъя. Цэнгэр өнгөтэй цамцыг цагаан болгосон байна те. За эхнийх нь энэ байна. Хоёр дахь нь энэ. Гурав дахь нь. Дөрөв дахь нь. За дараагийнх нь ингээд улаан болсон байна. За тэгэхээр та ер нь одоо хүний зургийг ч юм уу, артлыг ч юм уу солихоор авах юм бол зөвхөн тэр хаалтан дотор хийх юмаа хийгээд олон дахин ингээд промпт өгөх шаардлага байхгүй. Тэр бракетын дотор үгээ хийлээд өгчөж болно. За Midjourney ер нь монголоор ойлгохгүй байлаа. За ер нь одоо Midjourney бол энэ байна. За хамгийн багадаа $10 тэгээ $30 төлөөд та бүхэн энийг сонирхоод үзээрэй. Ялангуяа та санаа авах юм бол энэ хүмүүсийн хийсэн санаанаас одоо гарсан видео зурагнаас нь санаа аваарай. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.